За Монгол улс Орос Хятад гэсэн хоёр мөнхийн хөрштэй бидний хинэнч хаашаач нүгээд явчихгүй. Тийм учраас харилцаагаа бүх шатанд эрхэмлэнэ. За өмнөх цаг үеийн бүхий л алдаанд би хөрөнгө оруулагчдаасаа уучлал гуйж байна. Энийг бол ерөнхий сайдын эндэр дээрээс хэлсэн айлчлалын үр дүн гэлтгэх гол мессеж байлаа. За Монгол Улсын ерөнхий сайд оюутан өнгөрсөн сарын 26-наас 30-ны өдрүүдэд бүгд найрамдах хятад улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалаар эдийн засагт эерэг үр нөлөөг авчрах бодит үр дүн гарлаа гэж судлаачид дүгнэж байна. Энэ удаагийн айлчлал Хятадын шинэ ерөнхий сайдын Монголын талыг хүлээж авч байгаа анхны гадаад айлчлал болсон гэдгээрээ онцлогтой. За айлчлалын хүрээнд ерөнхий сайд бүгд найрамдах хятад улсын дарга Ши Жинпинтэй албан ёсны уулзалт хийснээс гадна тус улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чантай албан ёсны хэлцээ хийсэн юм. Хэдийгээр Монгол улс бүгд найрамдах улс хоёрын засаглал өөр, засаглалын хэлбэр өөр боловч бид нэр маш их ойрхон хамтарч ажиллаж олон улсад жишг болох үс хэмжээний ийм одоо хамтын ажиллагаа харилцан итгэлцлийг бүрдүүлж чаддаг бол олон улсын хамтын ажиллагааны байгууллагт туйлын их тийм чухал өндрөөр үнэлэгддэг. За энийг ч гэсэн эдийн засгийн форумд оролцож байгаа үеэрээ би бас олон төр засгийн удирдлагууд за олон одоо бизнесийн хамтын ажиллагааны хүмүүст манай хоёр улсын энэ харилцан хамт хөгжиж байгаа загвар бол дэлхийд одоо хөлөмж өргөдөх юм жишг юм аа гэдгийг тэмдэглэн хэлсэн байгаа. За энэ удаагийн айлчлалын хамгийн гол үр дүнгийн нэг бол экспортын төмөр замын асуудлуудаа Хятадын талд тавьж цогцоор нь шийдвэрлүүлсэн явдал байлаа. Манай улс экспортын хамгийн том гарцуулах 5 толгой гашуун сухай чиглэлийн 267 км төмөр замаа өөрсдөө амжилттай тавьсан. Хятадын талын тухайд жаал 2015 онд China Energy компани хил хүртэл төмөр замаа тавьсан. За гэвч төмөр замын царгийн асуудлаас шалтгаалж одоо хүртэл экспортоо төмөр замаар хийж чадаагүй хэвээрээ байна. За тиймээс хил хоорондын холболтын төмөр зам барих ажлыг энэ ондоо багтааж эхлүүлэхээр Хятадын талтай тохиролцсон юм. Ингэснээр олон жилийн гацаа арилж байна. Өргөн царигтай төмөр зам одоо бариад ялангуяа одоо гашуун сухай дээр бол барьсан шүү дээ. Тийм болохоор одоо энд өргөн царигтай төмөр замаа нарийн царигтай холбохын тулд бид хил холболтын төмөр замыг өргөн нарийн царигтай терминалтай байхад ингэ зохицуулж байгаа. За хэрвээ бид экспортын төмөр замуудаа ашиглалтанд оруулах бол эдийн засагт ямар өөрчлөлтийг ганцхан жишээгээр тайлбарлая. Манай улс жил бүр 30-аас 40 сая тонн нүүрсийг Хятад улс руу экспортод гаргаж байна. Үүний 50 орчим хувийг нь гашуун сухайт бомтоор гаргадаг. Хэрвээ гашуун сухайтын төмөр замаар экспорт хийдэг болчихвол нүүрсний тээврийн зардал 40 $40-оос 8 $8 болж 5 дахин буурах боломж бүрднэ. Цаашлаад 5 толгойн бүлэг орд орчмын ордуудын нүүрсний олборлолтын хэмжээг 2-оос 3 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Үр дүнд нь Монгол улсын эдийн засаг 2 дахин дэлэх тооцоог гаргаад байгаа юм а. Хоёр улс засгийн газрын хэлэлцээр энэ одоо их зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Бусдаар бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй явж байна. Бид нар чинь гашуун сухай ганц бодлын хил холбоотын төмөр замын хэлцүү хийлгээд эхэлчлээ. Шивээ хөрөн сэхийн бомбын нарийн царгийн буюу 7 км төмөр зам одоо тийм үү. Хил холбоотын төмөр зам бүтээн байгуулалт эхэлсэн явж байгаа 10 сар ашиглалтанд орно. Зүүн босоо төмөр замын одоо бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Ингээ үндсэндээ бүтээн байгуулалтын ажлууд нь эхлээд байгаа. Одоо нөгөө талд Хятад улстайгаа хооронд нь холбох их зүйн орчноо бүрдүүлэх энэ ажил жоохон нутгаа явж байгаа. Энэ ажлыг одоо үндсэндээ тээврийн сайдтай уулзах үеэр би 9 сард авах гэж байна. Яг хэвчлэн байдаг. За төмөр замын холболтуудыг ярихаас гадна зүүн босоо чиглэлийн төмөр зам буюу бичигт хөөт чой болсон чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээг айлчлалын үеэр байгууллаа. Өнгөрсөн 74 жилийн хугацаанд манай улс хоёр хөрштэйгээ төмөр замын ганцхан коридороор холбогддог байсан. Төмөр замын бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлснээр одоо бид урт хөрштэйлгэхэд 4 коридороор нэгэн зэрэг холбогдох боломж ойртлоо. За хоёр улсын худалдааны эргэлтийг сайжруулж эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд бомбын сэргэлтийн бодлогыг урагшлуулах чухлаа гэдэг дээр талууд санал нэгдлээ. Энэ хүрээнд замын үд бомбыг 24 цагаар ажиллуулах саналыг Монголын талаас Хятадын талд тавьж эхний байдлаар тохиролцоонд хүрч чадлаа. За энэ асуудлаар хоёр талаас ажлын хэсэг гарч ажиллахаар болсон юм а. Олон жил яригдсан замын үд бомбыг одоо 24 цагаар ажиллуулах хүсэлтийг бас албан ёсоор бас тавьж Хятадын бомбын захиргааны удирдлагаас болоод энийг дэмжсэн хариуг авлаад За Монгол Улсын ерөнхий сайд оюутан бүгд найрамдах Хятад ард улсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын бомбын сэргэлтийн бодлогыг хэрхэн урагшлуулах асуудлыг хөндлөө. Манай улс шин сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлэхдээ хилийн бомбуудаа авто зам төмөр замаар холбох цаашлаад далайд гарцтай болох зорилго тавьсан.
Иймээс ч ерөнхий сайд оюун эрдэнэ Тянжин хотод ажиллаж Тянжин бомбын удирдлагуудаа уулзлаа. За манай улс Тянжин бомбод 10 га газар эзэмшдэг. Энэ газрыг ойрын 1 жилийн хугацаанд ашиглалтанд оруулж тээвэр логистикийн төв болгосноор манай улсын эдийн засагт ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцлсан юм а. Иймээс ч энэ асуудлаар Тянжин порт группийн удирдлагуудад санал тавьсан юм. Манай улс Тянжин бомб дэх газрын ашиглалтанд оруулснаар Чингэлэг тээврийн гацаа арилж, бараа эргэлт хурдасч, улмаар хөргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн тогтворжих, инфляц буурах, дэлхийн 180 гаруй улсын 500 орчим бомбтой холбогдох боломж нэгдэх юм байна. За Монгол улс бол инхийг эрхэмлсэн олон тулгууртай, тэнцвэртэй, эвсэлд үл нэгдэх гадаад бодлоготой улс. Тийм учраас хоёр хөрштэйгээ тэгш харилцах, цаашлаад 3 дахь хөршийнхөө харилцаанд тэгш зарчим баримтлагыг чухалчилж байна. Яг тэгвэл гадаад бодлогынхаа залгамж чанарыг бол хадгалаад ирж чадсан ийм айл. Тэгэхээр бол өнөөдөр ерөнхий сайд хятад айлчилж байхад их хурлын дарга нь Оросын холбооны улс айлчилж байна гэдэг бол ердөө л тэнцвэр барьж байгаа нэр. Лишан ерөнхий сайдтай манай ерөнхий сайд ийм сайхан ихтгэлцсэн найрсаг харилцаа тогтоож чадна гэдэг чинь өөрөө бас дипломатын нэг ялалт байгаа. Түүнчлэн айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг аялал жуулчлал, байгаль орчин, хот төлөвлөлтгээд олон салбарт өргөжүүлэхээр талууд ярилцсан юм а. Мөн эрчим хүчний чиглэлээр Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээрийг энэ ондоо багтааж дуусгах, Чавсангийн цахилгаан станцын өргөдлийн төслийг зээлийн гэрээг сунгах асуудлууд багтаж, Монгол улсад бас тулгарч байсан Монгол банк болон Хятадын ардын банкны swap хэлтслийн хугацааг 3 жилээр сунгахаар шийдвэрлэлээ. Тэгэхээр бол өнөөдөр энэ төмөр замын бомбуудыг ярьж байгаа, төмөр замын холболтуудыг ярьж байгаа бүгд л эрчим хүчийг цаана агуулж байгаа юм. Яг тэгвэл эрчим хүчний төвхөн эдийн худалдаа, түүнийг худалдаалах, гаргах гэдэг зөвхөн одоо Монгол эдийн худалдааны гол төлөвлөл нь нүүрс биш. За бусад эдийн засгийн салбарууд дээр ч гэсэн бидэнд маш их боломж байгаа. За энэ дээрээ одоо бүгдээрээ түлхүү ажиллая гэдэг ийм асуудлыг дэвшүүлж байна. За энэ дээр бол одоо тухайлбал эрчим хүчний салбар. Хятадаас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засахын тулд Хятадын зураг төслийн хүрээлэнтэй хамтрах зэрэг олон ажлууд энэ үеэр яригдлаа. 7 сарын 9-ээс 10-ны хооронд бол Монгол Улс зохион байгуулах эдийн засгийн форумын үеэр эдгээр одоо төлөөллүүд гол одоо бодлогын улсууд нь бол Монгол улсад бол ирнэ. Тэр үеэр одоо Улаанбаатар хот дээр илүү наривчилж одоо бид нар тулгамдж байгаа асуудлаа ярилцах. За хамтын ажиллагааг бас эхлүүлэх ажлуудыг бол суурийг одоо тавиад одоо санамж дээр гарын зурхаар бэлдэж байгаа. Монгол Улсын ерөнхий сайдын айлчлал үеэр хөндөгдөж байгаа тодорхой хэмжээний сэдвүүд бол хил орчмын аялал жуулчлалыг бид нар зааш хөгжүүлэх ёстой. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлснээр бол Монголын дотоодын аж ахуйн нэгжүүд болон аялал жуулчлалын компаниуд баазууд бол маш сайн өгчих мөн одоо худалдааны компаниуд өгчих юм бүрэн дүн боломжтой байгаа. За бид Хятадаас хөрөнгө оруулагчдаа хэрхэн татах вэ? Яаж амжилттай, харилцан ашигтай хамтран ажиллах вэ? Энэ асуудлыг Бээжин хотноо улсын Монгол Хятадын худалдаа хөрөнгө оруулалтын чуулганы үеэр хүндсэн юм а. За бүгд найрамдах Хятад улсын Бээжин хотноо Монгол Хятадын худалдаа хамтын ажиллагааны форум болж байна. Форумд хоёр улсын 500 гаруй төлөөлөгч оролцож байна. Өнөөдрийн байдлаар манай хоёр улсын худалдааны эргэлт 7 тэрбум $. Байна. Үүнийг ойрын хугацаанд 20 тэрбум $-д хүргэх зорилт тавьсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд өнөөдрийн форум ач холбогдолтой гэдгийг онцолж байна. За Монгол улсын төр засгийн бодлого ойлгомжгүй, тууштай биш, тогтворгүй зэргээс шалтгаалж бид өнгөрсөн хугацаанд олон ихтгэлтэй түншээ алдсан, тэднийг буцаан явуулсан, гомдоосон. Харин бид одоо алдаагаа засах ёстой гэж ерөнхий сайд эндэр дээрээс онцоллоо. Алдагдсан цаг хугацааг нөхөж бид илүү хамтдаа хөгжих зарчмаар хамтдаа ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Монгол улс хөрөнгө оруулагчдаагаа Монголын заавал андгаа юмаа гэсэн өгдөөцийнхаа уламжлагдсан ирсэн язгуур үнэт зүйлдээ үнэнч байж эдийн засаг болон томоохон төсөлд харилцан ашигтай урт хугацаанд тогтвортой түншлэн ажиллаж чадна гэдгээ засгийн газар нотлох болно. Та бүхэн санаж байгаа хэдхэн жилийн өмнө бид чинь одоо Хотел Монголиа гэдэг нэр хоч зүйтлээ одоо тийм хөрөнгө оруулагчдыг үргээсэн, болгоомжлыг төрүүлсэн байдаг. Энэ бүгд яагаад ийм асуудалд орсон юм бэ гэдэг. Ер нь мэдээллийн жигд ус байдал, ойлгомжгүй байдал, дээрээс нь төр засгийн
тогтворгүй байдал, шийдвэр гаргалт нь ойлгомжгүй байдал юм маш их олон нөлөө үзүүлж байсан. За ерөнхий сайд оюун эрдэнэ одоо сонгосноос хойш гадны хөрөнгө оруулалтанд нэг л зүйлийг амлаад байгаа шүү дээ. Өмнөх алдаагаа бид заасыг тийм ээ. Бид аль бие сурвалжлах үүж энэ бол одоо маш чухал байна. Одоо бид хамтдаа яаж энэ хөрөнгө оруулалтыг хамгийн таатай орчинд бүрдүүлэх вэ? Ингэж чадах юм бол энэ Монголын эдийн засаг бидний зориод байгаа тэр 3 дахин тэлэх гэдэг бол тийм хэцүү зүйл ерөөсөө биш. Энийг шийдэж ивэл ерөөсөө дэлхийд даяараа хамгийн таатай хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлж байж тийм ээ. Хөрөнгө оруулалтыг татаж байж, өрж байж л ер нь эдийн засаг тэлдэг. Одоо бидний яриад байдаг тэр дундаж цалиус өөрөө нэмэгддэг. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд зохион байгуулсан хөрөнгө оруулалтын форумын үеэр Монгол хятадын 50 компани 3.1 тэрбум юан буюу 420 гаруй сая долларын хамтын ажиллагааны гэрээг үзүүллээ. Худалдаа хөрөнгө оруулалт нийт 10 гаруй салбарыг хамарсан засгийн газар хоорондын болон хувийн хвшлийн хүрээнд нийт 2.8 тэрбум ам.доллар буюу нийт 9.7 их найт төгрөгийн хилцлийг хоёр тал амжилттай хийж гарын үсэг зурж чадсан юм а. За гэрээ зурагдлаа гэж хөөрч дэвхцэх хэрэг харин үүнийг бодиттой, төлөвлөлттэй ажил хэрэг болгох чухлаа гэдгийг эдийн засагт жаргал сайхан энэ үеэр сануулсан юм. Сэтгэл шууд ингээд сэтгэлийн хөдлөлийг гэрээ зурахтай биш. Яг тооцоо хизээ хийх юм бэ гэдэг зөв хийхгүй бол жишээлбэл одоо Японы зээлээр онгоцны буудлын барина гэж зээл авсан 600 сая доллар. Тэгээд зээлийг 10 жилийн дараа төлж эхлэхэд онгоцны буудлын ашиглалтанд ороогүй байсан шүү дээ. Тийм учраас энэ тооцоогоо зөв бодохгүй дахиад баах өрөнд орцсон. Тэгээд тэр нь улам нэмэгдээд идэг. Энэ талаас тэр өрийн менежментийг зөв хийхгүй болохгүй гэж харж байна. За энэхүү ерөнхий сайдын айлчлалын хүрээнд хоёр улсын стратегийн түншлэлтэй харилцааг бэхжүүлэхэд томоохон ахиц гарлаа гэж судлаачид дүгнэж байна. Нөгөө талдаа эдийн засгийг эрчимжүүлэхэд бодиттой алхам болж чадлаа гэж харж байна. Бид та бүхэнд ерөнхий сайдын айлчлалын хүрээлд гарсан гол дахь үр дүнгуудээс тоомлон танилцууллаа.